Сэтгүүлчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Арчсан намын даргын сунгааны ажил дуусаж, өчигдөр сонгуул явагдсан. Урдчин дөнгөө гаргаж дуусгаад намын удирдлага, сонгуулийн хорооны удирдлага, нэр дэвшигчид бүгдээрэнд нь зар явуулсан. Манай 5 нэр дэвшигчээс 2 нэрсэн байна. 3 нь урдчин их ядарсан учраас босож амжаагүй байна. Босож амжихаараа та бүхэнд мэдээлэл хийх байхаа гэж бодож байна. За намын удирдлагаас Эрхэнбаяр даргавтай байна. Сонгуулийн хорооны удирдлагаас Оюнбаатар Батөрших 2 байна. Өшөө юм байна тийм. Золоо 2-оос суудсан юм уу? За манай заалны эзэн сууж явах шиг байна. Тэгээ бид хэд байна. Тэгээ Оюнбаатар дарга сонгуулийн дүнгийн талаар, статистикийн талаар тооч мэдээлэл хийгээд. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг төвшүүлье. За тэгэхээр Арчсан нам 2016 оны 12 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд хуралдсан намын 6 дугаар их хурлаас Арчсан намын дарга улс орон даяар бүх гишүүдээс нээлттэй ил тод байдлаар сонгон шалгаруулна гэсэн ийм дөрмийн заалтыг намын дүрмэндээ оруулж ингэснээр энэ 1-р сарын 29-ний өдөр энэ Арчсан намын даргын сонгуулийг зохион байгуулах ийм шийдвэр гаргасан байгаа. За энэ шийдвэрийн дагуу Арчсан намын 6 дугаар их хурлаас Арчсан намын даргын сонгуулийг зохион байгуулах хороог 30 оны бүрэлдэхүүнтэй байгуулад сая 5 хоногийн хугацаанд ажиллаж энэ сонгуулийн үйл ажиллагааг зохион байгууллаа. За ингэхдээ энэ сонгуулийг зохион байгуулахад хамгийн нэгдүгээрт хийгдсэн Арчсан намын нэг томоохон ажил гэвэл Арчсан намын гишүүдийн шинчилсэн бүртгэлийг нийт гишүүдийнхээ дунд хийсэн ийм том ажил байгаа. За энэ ажлыг манай Арчсан намын хэрэг эрхлэх газраас зохион байгуулж энэ ажлыг хийсэн. За Арчсан намын даргын сонгуулийн хороо бол нэр дэвшигчдийг бүртгэх, тодруулах, мөн нэр дэвшигчдийн сурталчилгааг улс орон даяар ижил тэнцүү хэмжээтэй зохион байгуулах энэ ажлыг бол 30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгсэн байгаа. За ингээд улс орон даяар нийтдээ Арчсан намын даргын сонгуулийг явуулах нийтдээ 21 аймаг, 9 дүүрэг, 330 сум, 17 тосгонд бол энэ намын даргын сонгуулийг зохион байгуулсан. Улсын хэмжээгээр нийт дүнгээрээ 361 санал авах хэсгүүд дээр энэ сонгуул өчигдөр 1 сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Сонгуулийг бид өглөөний 10 цагаас өдшийн 22 цаг хүртэл санал авалтын ажиллагааг улс орон даяар бол зохион байгуулж явууллаа. За эрдсийн хувьд гээд аваад үзэх юм бол энэ сонгуульд манай Арчсан намын саяын шинчилсэн бүртгэлээр улсын хэмжээгээр нийтдээ 176 мянган гишүүн намын шинчилсэн бүртгэлдээ хамрагдсан. За үүнээс саналын эрхтэй гишүүд сонгогчдын нэрсийн жагсаалтанд бол 120,703 гишүүн бичигдэж сонгуульд оролцох эрхэн нээгдсэн байгаа. Энэ нь бол шинчилсэн бүртгэл бүртгүүлээд мөн жилийнхээ татварыг төлсөн гишүүддүүл энэ намын даргыг сонгох сонгуульд оролцох саналын эрх нээгдсэн байгаа. За ингээд 120,703 гишүүний 71.2% эрсдтэйгээр өчигдрийн намын даргын сонгуулийн сонгогчдын эрс бүрдсэн байна. За энэ нь бол 85,939 Арчсан намын гишүүн өөрийн байгаа орон нутаг дээр сонгуульд оролцож эсгийн хороод дээр иж саналаа өгсөн ийм эрс мэдээ гарсан байгаа. Ингээд би та бүхэнд нэр дэвшигчид тус бүрээр хичнээн оноо авсан бэ гэдэг энэ дүнг танилцуулъя. Арчсан намын энэ сонгуулийн дүн гаргасан нэг онцлог бол шууд сонгогчдын авсан саналаар дүнг гаргаагүй. Энэ сонгогчдын өгсөн саналыг онооны системд хөрвүүлж хэн хэдэн оноо ав гэдгээр дүнг гаргасан байгаа. Нийт улсын хэмжээгээр авбалзах нийлбэр онооны дүн бол 8,350 оноо байгаа. За 8,350 онооноос
5 нэр дэвшигчд маань одоо хичнээн оноо цуглуулав, хэн хамгийн өндөр оноо авав гэдгээр бол энэ сонгуулийн одоо ялагч тодорсон байгаа. За ингээд урьдчинд бид нар 22 цагаас сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа дуусаж санал тоолох үйл ажиллагаа эхэлсэн. За санал тоолох үйл ажиллагааг бол бид нар хэсгийн хороод дээрээ бол нээлттэй идэл тод байдлаар сонгуулийн хорооны ажилтнууд мөн ажиглагч нарыг байлцуулж проектор дэлгэцээр саналын хайрцагнаас нэр дэвшигчдэд одоо өгсөн саналын хуудсуудыг нэг нэгээр нь гаргаж ирж камерт харуулж ингэж тоолсноороо бол бас онцлогтой сонгуул болсон. За ингээд нэр дэвшигчд маань хичнээн санал авсныг одоо бүх 21 аймаг 9 дүүрэг бүх 31-жээс эцсийн байдлаар ирсэн дүнг танилцуулъя. Бид урьдчин бол өглөөний 5 цаг хүртэл аймаг орон нутгаас дүнг авч нэгтгэсэн. За ингээд Төв аймаг сонгон хайрхан дүүргийн дүнгүүд ирэлгүй удааширсан учраас өнөө өглөө одоо тухайн одоо Төв аймаг сонгон хайрхан дүүргийн сонгуулийн салбар хороодоос сонгуулийнх нь дүн тогтоолуудыг авч одоо ингээд ардчилсан намын даргын сонгуулийн одоо дүн урьдчилсан байдлаар одоо та бүхэн зарлахад бэлэн болоод байж байна. За Монгол улсын хэмжээнд нийлбэр оноогоор нэр дэвшигчдийн авсан дүнг танилцуулъя. Норвегийн алтан хувийг 2033 108 оноо, Ж Батцаандан 1110 177 оноо, Эл гант төмөр 1417 183 оноо, С Эрдэнэ 2928 192 оноо, Д Эрдэнэбат 857 122 оноог тус авсан байна энэ сонгуулиар. Тийм учраас хамгийн өндөр оноог авсан С Эрдэнэгийг ардчилсан намын даргын сонгуульд одоо хамгийн олон оноо авсан ялагчаар одоо тодруулж байна. Энийг одоо сонгуулийн урьдчилсан дүн албан ёсоор ингэж гарлаа гэдгийг өнөөдөр улс орон даяар одоо ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч С Эрдэнэ ялагчаар тодорлоо гэдгийг бол одоо зарлж байна. За энэ ажил түүхэнд анх удаа Монголын улс төрийн намын хувьд бид хийлээ. Фракцуудаа дарлуулсан, олигархуудаа зөвхөн намын эрх мэдэл орч байгаа шүү дээ нөгөө хэд чи. Төрийн эрх мэдэлд хүртэл орсон ийм олигарх компаниудаа дарлуулсан байсан энэ нэг намын даргын сонгуул гэдэг юмыг нийт гишүүд нь шилжүүлж өгсөн. Одоо гишүүд нь шийддэг болсон ардчилсан намын даргыг. Тийм учраас тийм хуучин системээр сонгогдсон сүүлчийн ардчилсан намын дарга бол бий байна. Өнөөдрөөс эхлээд нийт гишүүдийнхээ олонхын саналаар сонгогдсон Эрдэнэ дарга ардчилсан намын цаашдын реформыг гүнзгийрүүлэн хийж Монголын улс төрийн голлох намаа эрх сонгуулиудад ялуулах үүргийг хүлээж байгаа. Тэгээд хамгийн олон санал авч сонгогдсон улсын их хурлд ардчилсан намын бүлгийн дарга Эрдэнэд баяр хүргэе. Бусад дөрвөн нэр дэвшигч улсын их хурлын гишүүн Батцаандан, гант төмөр, алтан хувийг улсын их хурлын гишүүн Эрдэнэбат нарт намын реформын хамгийн чухал ажлыг өөрийнхөө нуруунд дээр үүрч гарсан явдалд баяр хүргэж байна. Манай намын 6 дугаар их хурлаар эдгээр улсуудад нэр дэвшигчтэй хамт энэ сонгуулийг санхүүжүүлэх үүргийг бас тэнцүү хувааж өөрүүлсэн байгаа. 1.2 тэрбум төгрөгөөр явагдсан сонгуулаа. Тэгээ улсын хэмжээнд ерөнхийлөгчийн сонгуулийг 10 тэрбум төгрөгөөр явуулдаг бол манай нам олон 10 мянган хүнийхээ цалингүй ажилласны хүчээр бол ийм бага мөнгөөр зохион байгуулж тэр мөнгийг манай 5 нэр дэвшиж гаргасан юм аа. Тэгээд сонгуульд ялсан бүлгийн дарга, ардчилсан намын бүлгийн дарга улсын их хурлд дах Эрдэнэ гишүүнийг үг хэлхийг урьж байна. Дараа нь Батцаандан гишүүн хэлнэ. За юуны өмнө өнөөдөр энэ төрөлцөөрсөн хөл мэдээллийн
нийт ажилтнууд багш сэтгүүлч та бүхэндээ энэ өдрийн мэндийг төшөөлье. За 2016 оны 12 сарын 6-7-нд Улаанбаатар хотод оролцсон Арц намын 6 дугаар их хурлаас Арц намын сонгуулийг бүх гишүүдээс сонгохоор намын даргаыг сонгохоор ингэ шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн хүрээнд бидний 5 нөхөр нэр дэвшиж одоо үндсэндээ 21 аймаг 9 дүүргээр бүтэн тойрч 20 гаруй мянган гишүүнтэйгээ нүүр тулан уулзаж мөрөө хөтөлбөрөөр танилцуулж явж ирлээ. Амаргүй байсан. Бид бас нэлээд алжааж бас ядарсан. Гэхдээ хамгийн гол юм бид тэндээс ямар одоо эрч хүч авч ирсэн гэхээр одсон аймаг болгонд Арц намын гишүүд маань одоо сэргэж босч тэдний нүдэнд гал хийж ирсэн. Тэгэхээр энэ бол бидний хувьд бол энэ 21 аймгаар 9 дүүргээр явсан энэ одоо ажлын маань гол үр дүн байсан гэдэг энэ зориуд онцлж хэлмээр байна. Тэгээ үндсэндээ сонгуулийн дараа одоо ялагдлын одоо тэр байдалтай байсан Арц нам маань сая намын даргын одоо сонгуулиар үндсэндээ хөл дээр бослоо. Одоо цаашаа улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд шилжихэд бэлэн болсон гэж ингэж харж байна. Энэ бол маш том одоо ажил байлаа. Тэгээ энэ ажилд бас хамтран зүтгэсэн одоо эрхэм журмын 4 нөхөртөө үнэхээр одоо энэ дашрамыг ашиглаад гүн талархлаа илэрхийлье. За бид нарыг анх гарахад одоо 5 дэшегээ салаад алга болно гэж олон бодож харж байсан байх. Бид бол 5 дэшээ салаагүй. Нэг үзүүрт сэтгэлээр энэ намын шинжилгээний төлөө тавуулаа зорж одоо ирлээ. Тэгээд мэдээж таасыг нэг нь ялах нь ойлгомжтой. 4 нь одоо мэдээж тэр нэг л мандатаар явж байгаа учраас гэхдээ бид 5 ярьсан юм юу байсан гэхээр хэн ч ярьсан одоо ясныгаа дэмжиж баг болоод ажиллана гэдэг дээр бол зарчмын үед бол тохиролцсон байсан. Тэгээд өнөөдөр дүн гарлаа. Тэгээд цаашдаа одоо баг болж энэ намын шинжилгээний төлөө хамтарч ажиллах болно. Миний хувьд бол юуны төрөнд намын эв нэгдлийг хангаж намын одоо үзэл баримтлалыг яаралтай шинжлэх, үндсэн дүрмийн шинжилгээг яаралтай хийх, мөн одоо бүтцийн шинжилгүүдийг яаралтай хийх энэ одоо ажлаас бол ажиллаа эхэлнэ гэж ингэж бодож байна. Өнөөдөр бидний өмнө бол маш их үүрэг хариуцлага тулж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуул хаяанд ирсэн байна. Тэгээд бэлтгэл ажлаас эхлээд маш олон ажлууд байгаа учраас энэ ажлуудыг бол бид яаралтай богино хугацаанд зохион байгуулах шаардлагатай гэж харж байгаа. 2 сарын 12-нд Арц намын 7 дугаар их хурал оролдоно. Энэ 7 дугаар их хурлын бэлтгэл ажлаас эхлээд өнөөдрөөс эхлээд маш олон одоо хүнд ажлууд, хариуцлагууд бидний нуруунд дээр байгаа. Тэгээд одоо эрхэм журмын одоо 4 нөхөр маань мөн одоо намын мянган гишүүдтэйгээ хамтраад энэ олон ажлын ард одоо гарч чадна гэдэгт бол би итгэлтэй байна. Ингээд юуны өмнө бас надтай хамт одоо энэ намын даргын сонгуульд оролцож намын шинжилгээний төлөө зүтгэсэн эрхэм 4 нөхөртөө баярлалаа хэлье. Сонгуулийг шударгаар зохион байгуулсан сонгуулийн хороо одоо үндсэндээ 21 аймаг 9 дүүргээс төлөөлөлтөй 30 хүний бүрэлдэхүүнтэй сонгуулийн хороо ажилласан. Сонгуулийн хороо түүний дараа Гоёнбаатар одоо бас гүн талархлаа илэрхийлье. За намын одоо энэ том ажлыг зохион байгуулж эмхэл зэгцэлж өгсөн намын даргын колд намын ерөнхий нарийн хүчин дарга эрхэм дараа нартаа мөн одоо гүн талархлаа илэрхийлье. Ингээд өнөөдөр бас энэ намын даргын сонгуулийг цаг минут талдалгүй үнэн зөв шударга сурвалжилж олон түмэнд үржсэн сэтгүүлч та бүхэндээ гэсэн бас гүн талархлаа илэрхийлье. Баярлалаа. Бацуундан шүүх хэлнэ. За сэтгүүлч та бүхний энэ өдрийн мэндийг эрен мэдчилж байна. Арц намын дотоод сонгуулийн ажил сүүлийн 40 хоног үргэлжилж өндөрлж байна. Хамтдаа нэр дэвшиж сонгуульд оролцсон журмын нөхдүүдтэй талархал илэрхийлж байгаагаа хэлье. Энэ сонгуулийг зохион байгуулсан дотоод сонгуулийн хорооны 30 нөхөртөө бас талархал илэрхийлье. Арц намын даргаыг сонгуульд оролцож саналаа өгсөн 85 мянган гишүүдтэй дэмжигчдтэй талархаж байгаагаа илэрхийлье. Өвлийн хүүтэнд хөр засыг гатлан байж, сэтлэн байж, сумынхаа төв дэрж, аймгийнхаа төв дэрж саналаа өгнө гэдэг бол гайхамшигтай хэрэг юм аа. Арц нам 180 мянган идэвхтэй гишүүнтэй гэдгээрээ бахархаж байна.
Бацаанчин уулзалт болгон дээр энэ 5 нөхрийн хэн ч ялсан нөгөө 4 нөхөр нь дэмжиж явна, тулаад явна гэж амлалт өгч байсан. Сонгуулийн дүн гарлаа. Энэ удаагийн сонгуульд Улсын хурлын гишүүн Ардчилсан намын бүлгийн дарга Эрдэнэ ялалт байгуулсан байна. 2-дугаарт Норвегийн Алтан хуйг, 3-т Гамтөмөр, 4-т Бацаандан, 5-т Эрдэнэ нот гэсэн ийм дарааллаар гишүүдээсээ бид оноо цуглуулсан байна. Дотоод сонгуулийн гол утга учир бол сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх, ялагчаа дэмжиж хамтран ажиллахад оршдог юм а. Энэ удаагийн дотоод сонгуульд Ардчилсан намын даргын сунгаанд ялалт байгуулсан Эрдэнэ даргадаа Улсын хурлын гишүүн Эрдэнэдээ баяр хүргэе. Нөхрийн хувьд өөрийгтэн дэмжиж ажиллах болно. Намын эв нэгдлийг хангаж ажиллана. Улс их орныхоо эв нэгдлийн төлөө хамтран зүтгэх болно гэдгээ илэрхийлье. Ардчилсан намын шинжилгээг үндэслэх, Монголын ардчил хүний эрхийг хамгаалах чиглэлд нийгмийн шудраг осыг тогтоох чиглэлд бид тууштай ажиллах ёстой. Гишүүдтэй амласан бүх реформуудаа бид хийх ёстой. Ардчилсан намаа бид гишүүдийн нам болгоно гэж амласан. Ардчилсан намаа бид хариуцлагатай нам болгоно гэж амласан. Ардчилсан намаа бид нээлттэй нам болгоно гэж амласан. Ардчилсан намынхан анхан шатыг илүү их анхаардаг, анхан шатаа дэмжсэн нам болгоно гэж бид гишүүдтэй амласан. Энэ реформыг Эрдэнэ дарга та бид бүх гишүүдтэйгээ хамт хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа бас илэрхийлье. Ингээд намын сунгаатай холбоотой жижиг сажиг гомдлууд байгаа. Энийг намын дотоод сонгуулийн хороо дотоод журмаараа шийдвэрлэж явна. Сунгаанд оролцсон журмын нөхрийн хувьд Эрдэнэ даргадаа дахин баяр хүргэе. Таны ялалтыг хүлээн зөвшөөрч байгаагаа бас илэрхийлье. Энэ бол Монголын улс төрийн шин соёл юм. Монголын буян заяа дэлгэргээ. Та бүхэндээ баярлалаа. За сунгаанд оролцсон манай гишүүд үг хэлж дууслаа. Би бас хасах 30 градусын үүдэн байсан өчигдөр туйлын өдөр 5-9 эхэлсний өдөр үлээ те 5 дахь шээ. Тэгээ тэрийг ажирлгүй ирж санал өгч байгаа гишүүдтэй талархаж өчигдөр бас сошиалоор хэлсэн байгаа. Өнөөдөр би бас давтаж хэлье. 85 мянган гишүүн тэр одоо хүүтэн ширүүнийг үл харгалзсан бүх сумын төв, аймгийн төв, дүүргүүдэд ирж саналаа өгсөн эдгээр хүмүүстээ баярлалаа. Сонгуулийг 4-ийн дагуу зохион байгуулж дуусгасан. Ялангуяа сүүлийн 10 хоног хагас ойртой хонсон сонгуулийн Хоёрбаатар даргатай сонгуулийн хороонд бас баярлалаа. 30 хүнтэй хороо байгуулад энэ сонгуулийг хийгээд ингээд татан богдож байгаа ийм байгууллага байгаа. За 5 нэр дэвшигчид сонгуулийн үеэр маш их нэгтарсан байлээ. Анх сурчлаганд явах тэрний дараа дуусны дараа уулзах хоёрын хооронд бол маш их ялгаа байсан. Илүү нэг баг болж байсан. Эдгээр 5 нэр дэвшигчтэй бас баярлалаа. Ингээд асуулт авч эхлэе. Засгийн газрын мэдээлэл хэвлэл мэдээллийнхаа нэрийг хэлээд өөрийнхөө нэрийг хэлээд тэгээд хинээс асууж байгаагаа хэлээ явчаарай. Засгийн газрын мэдээлэл сайн даваад өгөх байна. Сонгуул зохион байгуулах хорооны дарга Оюнбаатар даргаас асуултанд сонгуул зохион байгуулах явцад бас нэг зөрчлүүд илэрсэн байгаа. Энэ асуудлыг яг сонгуул зохион байгуулах журмд яг яаж зохицуулахаар ямар байдлаар зохицуулахаар тусгасан байгаа вэ? Зөрчилтүүдийг нь аль байгууллага шийдэх вэ? За тэгэхээр өчигдөр бүтэн өдөр сонгуулийн санал хураалт явагдаж байгаа хугацаанд мэрсэр гомдол саналууд бол сум аймаг дүүргүүдийн сонгуулийн салбар хороо дээр болон одоо намын даргын сонгуулийн хороон дээр бол ирсэн байгаа. Энийг шатанда тухайн одоо нутаг дэвсгэрийн сонгуулийн хороодууд, салбар хороодууд бол асуудлыг шийдэд явж байгаа. За манай намын даргын сонгуулийн хороон дээр бас өчигдөр бас мэрсэр дуудлагууд, гомдлууд нэлээд хүсэлт юмнууд ирсэн. Энийг бол намын даргын сонгуулийн хорооны дүрм хяналтын хороо, дэд хороо сонгуулийн хороон дотор ажиллаж байгаа. За энэ дүрм хяналтын дэд хороо ирсэн одоо гомдол болгоныг тэр доор нь хүлээж аваад анализ судалгааг нь хийгээд зохих одоо
дүгнэлтийн хариуг нь гаргаж өгöd ингээд явж байгаа. За өчигдөр оройн цагаар ирсэн асуудлыг бол одоо дүрм хяналтын хороо хуралдаж амжаагүй өнөө өглөө одоо тэр гомдлуудыг хэлцэж байгаа. Тийм учраас одоо дүрм журмынхаа хүрээнд хариултуудын нөгөөд асуудлын шийдээд ингээд явж байгаа. Гурван асуулт тийм телевизээс маш олон гишүүн тань одоо саналаа өгч чадсангүй гэдэг ийм зүйлийг илэрхийлээд тодруулах юм бол Бачим гишүүн өөрөө намынхын гишүүн байдал саналаа өгсөн чинь намайг өгүүлэхгүй байна гэд. Хоёрдугаарт инхол дараас асууя. Магадгүй намын дараагаар Эрдэнэ гишүүнийг болгоод та ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшнэ гэдэг ийм мэдээллүүд, ийм тохироо байгаа гэдэг ийм мэдээллүүд байгаа даа. Үүн дээр хариулт өгөөч. Гуравдугаарт Эрдэнэ дараагаас асууя. Нөгөө дөрөв таныг ер нь цаашдаа дэмжиж ажиллах болов. Би ерөнхийлөгчд дэвшихгүй гэдгээ мөнх баясгалангийн ярилцлаган дээр хэлсэн. Одоо ч гэсэн хэлье. Надаас нэг юмыг дахин асууд цаг алдах хэрэггүй. Би бол хэлсэн л бол хэлсэндээ байдаг. Тийм тохиролцоо байхгүй бөгөөд 2020 он хүртэл инх болвол ямар нэгэн одоо ажил төрөлд очихгүй. Бити миний өмнөөс санаа зовцгоо. 20 он би хурлын сонгуультай ердийн оролцоод явна. Намын энэ хүнд ажлаас аль болох хурдан өгөөд нэг жирийн хүн шиг амармаар байна. Би чи өргөдлөө аль сонгуулийн маргааш өгцөн хүн шүү дээ. Тэгээд энэ хооронд дүрм шинжлэгдээд нөгөө нэг 228 хүн чинь даргаа сонгож болохоо болчоод энэ 180 мянган гишүүдийнхаа сонгуул руу орсон учраас би одоо энэ цугаал та бүхний асуултанд хариулаад яваад байна шүү дээ. Тэгээ одоо ингээд нэг 12 хоногийн дараа 13 хоногийн дараа дуусах гэж байна. Намын дараагаар 3 жил орчим ажиллахад дэмжиж ажилласан сэтгүүлчтэй би бас талархал илэрхийлэх ёстой байна. Та бүхэн болвол арчсан намын ажилд их тусалсан шүү. Бага ямиг байгаагаар нь мэдээлэлт болдог. Тэгжсэн олон сэтгүүлчийг би бас царайг нь харж байна. Нэрээр нь хэлж арахаа амжихгүй байна. Тэрэндээ бас та бүхэнд баярлалаа. За бүртгэлтэй холбоотой юм болсон. 12 сарын бүртгэлийг энэ Оюнбаатар хариуцдаг учраас би хариулаа тий. 12 сарын 21-нд 5 нэр дэвшигчээ 22-нд та нар өдөө явсан тий. 22-нд би өдөө хоолоор дайсан юм аа. Хоол өгсөн гэсэн чинь буруу хэрэглэлээ шүүмжлээд. Тэгээд та хэдэд ямар хүсэлт байна гэсэн манай энэ анхан дунд чатны намууд ховчлогчаад шинэ хүн очихоор бүртгэж авахгүй байна. 12 сарын 6-ны их хурл бол нээлттэй арчсан нам болохоо зарласан учраас энэ нэг бүртгэлийг ховчлогдсон намууд дээр үүсэж байгаа бүртгэлийг нэг нээж өгөөч гэдэг хүсэлт аль бисоо тавиад 25-нд би тушаал гаргаж дахин бүртгэл баталгаа хаягдуулсан дахин бүртгэл гэдэг нь хуучин баталгаатай өмчсөн шинжсэн бүртгэл 2 удаас анкет өөрийн гараар бүгэлж гарын үсэг зураад анхан шатны байгууллага дунд шатны байгууллага дээр өөрийн биеэр очиж бүртгэнэ. Ингээгүй тохиолдолд тэр хүн очиод шинж хуучин бай бүртгэх гэж оролдоод тэрийг одоо аль нэг аймаг сум дүүргийн нам хүлээж авахгүй байвал төв нам дээр ирж бүртгүүлнэ гэдэг ийм нээлттэй одоо журам гаргаж өгсөн. Төв нам дээр ирж бүртгүүлэх нь өөрийн биеэр ирдэг анхан дунд шатны бүртгэлтэй ав адилхан процедур бол явагдах ёстой. Гэтэл би 1 сарын 2-оос 20-ны хооронд бол энтгэг улс руу явсан. Энэ сонгуулийн ажилд оролцохгүй хэн нэг нэр дэвшчин дэмжихгүй та бүхэн миний сошиалын түүхийг эргүүлээ харах юм бол аль нэг нэр дэвшиж дэмжсэн буюу шүүмжилсэн ямар ч юмыг одоо шеэр юм уу ретвит хийгээг байгаа юм олж мэдчих болно. Тэгээ энэ хооронд яваад ирэхэд юу болсон гэхээр хэрэглэх газар дээр бөө маргаан тэнцсэн байсан. Хүн өөрийн биеэр анхан шат руугаа очиод үгүй гэдгээ сонсоод ирээд анкет бүглөөд гарын үсгээ зураад ингэж явдаг юмыг манай хэрэглэх газрын ажилтнууд хариуцлага алдсан байсан. 100-100-аар нь хаана бөгөлсөн мэддэхгүй анкет авч тэрийгэ бүртгэл гэж нэрлсэн байсан. Тэгээд 5 нэр дэвшиж уулзаад ган төмрөөс бусд нь энэ нэг
дүрм журам зөрчсөн бүртгэлээ хүчингүй болгож өгөөч гэдэг хүсэл тавьсан. Тэрний дагуу би дахид тушаал гаргаж энэ 16 мянган гишүүний бүртгэлийг төдөлгөлзүүлсэн байгаа. Өнөөдрөөс эхлээд саналын эрх. Өнөөдрөөс эхлээд энэ 16 мянган анкет шивэгдэж ороод ердийн байдалтай шилжнэ. За 12 сарын 6-ны хурлаар шийдсэн бас нэг бүртгэлийн шинжил бол хүн өөрөө саналын эрхээ нээдэг болсон байгаамаа. Яг гэвэл манай гишүүдийн бүртгэлийн компьютерыг хаан банкны компьютертай мэдээллээр бол холбосон байгаа. Үүнээс хойш арчилсан намын дотор гишүүд нь шийддэг олон сонгуул явагдана. Удахгүй хавар дулаархаар болов гэж би бодож байна. ΟЗ-ийнхаа бүх гишүүдийг шинжилнэ 100%. Дунд чатны намын дарганараа гишүүдийнхаа саналаар сонгодог ийм дөрмийн өөрчлөлтийг 12-нд бас хийх гэж байна. Тэгэх юм бол аймаг дүүргийн дарганаар дахиад манай энэ 5 нэр дэвшигч шиг нэрээ дэвшүүлээ сонгуульд ороод гишүүдээр шийдвэрлэл явна. Тэгэхээр сонгуул болгоны өмнө арчилсан намын гишүүнд орж сонгуульд оролцох хүсэлтэй бол татвараа төлсөн байх шаардлага тавьж байгаа. Яг одоо саяын тавьсан шиг 16 оны татвар сарын 100 төгрөг байсан. Тэрийг 12 сараар үржүүлээ 1200 төгрөгөөр банкнд тушаамагц банкны компьютераас арчилсан намын гишүүний бүртгэл рүү мэдээлэлээрээ тэр хүний саналын эрх нээгдэж байгаа. Тэрэн шиг хуучин шиг нөгөө даргын үзмжээр тэр аймгийн дарга дүүргийн дарган зөвшөөрвөл тэр хүн санал өгдөг эрх байхыг болиулцсан. Тэгэхээр энэ төв нам дээр цугулсан 16 мянган гишүүн болвол гишүүний бүртгэл саналын эрхтэй болж чадаагүй. Яагаад гэхээр анхны шатны байгууллага дээрээ төрүүлж очих шаардлага биелүүлээгүй учраас дээр нь өөрийн биеэр ирээгүй нэг хүн нэг дор нэг цаг минутад бүртгүүлэх зүйлийг чинь 100-100-аар нь бүртгүүлсэн учраас болохгүй болсон байгаа. Тэгээ хэрэг хэлцэрийн ажлуудад арга хэмжээ авахыг эрхэм баяр дарга даалгасан ийм зүйл гаргасан байгаа. Өөрийгөө од болцсон би бол их хурлын гишүүн байсан. Би юу гэж анхан шат руу очдгийг гэдэг энэ Батчмаг гишүүн шиг улсууд бол хохирсон байлээ. Тэрийг одоо яах ч аргагүй. Энэ нэг од болцсон улсуудад зориулсан тусгай журам бол байхгүй маа. Жирийн гишүүнд орж дундаг дулмаа улсын их хурлын дарга байсан инх болчихсон ялгаагүй анхан шатныхаа намын байгууллагын хаалгаар орж үзэх хэрэгтэй. Тэнд өөрийн гараар анкета бүглэх хэрэгтэй. Тэрийг хүлээж авахгүй төв нам дээр байна гэдэг энэ журмаа мэдэхгүй өөрсдөө сонгуульд орж чадаагүй нь бол харамсалтай. Гэхдээ өнөөдрөөс эхэлж оруулаад хэзээ энэ шалгалтын ажил дуусна. Бас нэг хүндрэл гарсан хүн өөрийн биеэр ирэхгүй бүртгэлд орохоор нэг хүндрэл гарч байна. Өгүүлсэн анкетанд овг нэр регистрийн дугаар гэрээ хаягаа буруу бичих. Тэрийг залруулахад бол бараг 20 хоногийн ажил шаардагдсан. Хэрвээ утсан байвал залруулж болж исэн. Бид колл центр ажиллуулж бараг 27-8 мянган хүний бүртгэлийг зөв болгосон байна. Тэгэхгүй бол өчигдрийн сонгуул явуулж байгаа лист бол буруу очих юм бол нөгөө хүний чинь бас сонгуульд оруулахгүй байх аюул байсан. Тэгээ энэ бүхэн бол маш их цаг авсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэгэхдээ бид одоо цуучин 180 мянган гишүүнтэй гэдэг тоо цаасан дээр байсан. За тараасан баталгаар бол тийм байсан. Шинжилсэн бүртгэл 150 орчим мянган хүн хамрагдсан, 16 мянга ороод энэс банкнаас ирсэн мэдээллээр 120 мянга орчим хүн гишүүний саналын эрх нээгдсэн. Тэгээ ийм нэг ялгаанууд байгааг олж харахгүй, миний ч нэрийг хасч, чиний ч нэрийг хасч гэдэг юм яваад байгаа. Тэгээ баахан алдартай хүмүүсийн зураг хийцэн байлээ л дээ. Одоо тэр алдартай хүний саналыг өгүүлсэнгүй их болд гэж. Тэр хүн алдартай байна уу, алдаргүй байна уу? Арчилсан намын хэрэглэх газрын зүгээс харахад бол ялгаагүй л хүн байгаа. Шаардлага бол адилхан тавигдана, тэрийгэ биелүүлээд явах хэрэгтэй. Тэрнээс тэрийг одоо онцгойлон үзэх тийм ямар нэг юм байхгүй. За Эрдэнэ гишүүн асуултанд хариулж. За тэр түрүүн Арчилсан намын даргын сонгуулийн нээлтэн дээр шилжижсэн сүүлд би ер нь явсан газар болгоно байнга ярьжсэн зүйл юу гэхээр би бол энэ дөрөв нөхрөө өрсөлдөгч гэж анханасаа хараагүй. Арчилсан намын шинжлэлийн төлөө одоо хамтран зүтгэгч нар гэж харж ингэж энэ одоо сонгуульд оролцсон. Одоо ч энэ бодол маань хэвээр байгаа. Цаашдаа энэ дөрөв нөхрийнхээ хамт энэ намын шинжлэлийн төлөө одоо ажиллах болно гэдэг бас энэ хэлье. Тэгээ тав асуулт байна. Инх болд даргаас
За Эрдэнэ даргаас ер нь ингээд үг хэлэхдээ бол та нар ингээд бид нар одоо ингээд эв нэгдэлтэй байгаа гэдэг үгийг байнга ярьдаг. Гэтэл яг үйлдэл чинь эвгүй байгаа чинь хоорондоо ямар ч эвгүй байгаа чинь одоо түмэнд ил байдгаа. Яг өнөөдөр үнэхээр эвтэй байсан бол Бацаандангаас бус нь яагаад ирээд энд сууж болсонгүй вэ? Тэгэхээр энэ бас нэг одоо таныг дэмжихгүй гэсэн нэг эсэргүүцлийн нэг хэлбэр үү гэж хэлмээр энэ түүнээс биш одоо үгээр бол бүгд л эвтэл гэж ярьдаг шүү дээ. Дээрэс нь одоо Бацаандан гишүүн тухайлбал намын дарга бол би ерөнхийлөгчд амар жаргалыг дэмжнэ гэдгээ зарласан. Та бол одоо намын дарга болж байгаа юм чинь ерөнхийлөгчд хэнийг нэр дэвшүүлэхэд зарлаж болох уу? Тэгэхээр нэгдүгээр тийм эв нэгдлийн асуудал бол үг үйлдэл гээд маш олон зүйлээр л давхар илэрхийлж явдаг л да. Нэг үйлдэлийг одоо хараад эдгээр ботарцсан тарц юм гэж хараад байвал наа чи өөрөө бол зөв оншуулж чадахгүй л дээ. Тэгэхээр өнөөдөр бид анханасаа нээлтэн дээрээ тавуулаа яг энэ үгээ хэлсэн, хаалтан дээр ч хэлсэн. Мөн бид тавуулаа одоо байнга уулзаж байнга цуг явуулсан. Цуг явахдаа нэг зарчмаа тохирсон дэрний үгээр хэн нэг нь ялагч болсон тохиолдолд нөгөө дөрөв нь өгдөөгүй одоо хүлээн зөвшөөрч хамтарч баг болж ажиллана гэдэг дээр бол бид тав зарчмын үед тохироод явсан. За манай 3 нэр дэвшчийн үед бол хүнтүүцэх шалтгаантай вэ эрээг өгж харж байна. Урч нь бүгдээр нойрг онсон. Өглөө нөгөө 6-7 үед нэг ганц цаг нойр авсан уу юу ингээд явж байгаа. Тэгэхээр бас хүнд чинь бас янз янзын шалтгаан байгаа шүү дээ. Нэгдүгээр, хоёрдугаар мэдээж одоо тодорхой хэмжээнд ялагдал хүлээсэн хүмүүсийн хувьд гэсэн бас хүндрэлтэй асуудал байгаа. Тийм учраас би бол энийг бол одоо хүнд гэж үзэх ёстой шалтгаан гэж харж байгаа. Тэрнээс биш их эсэргүүцээд ч юм уу одоо янз бүрийн байдал гаргасандаа одоо эрээг өгж ойлгохгүй байна. Ер нь тэгээд биднийг бас ингээд нэг ботарчаасаа хагарчаасаа гэж хүсэж ирсэн бүлэглүүд хүмүүс бол олон байсан. Оны нэг үлэхэд бол энийг бид давч чадсан. Энэгээр бол өнөөдөр Сарс намын эв нэгдлийг харуулж чадсан гэж харж байна. За Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуул хаяанд байна. Би бол өнөөдөр хэн нэг үнийг нэрлэхгүй. Эрдэнэ гэдэг хүн Сарс намын дарга болсон ч гэсэн Монгол Улсын ерөнхийлөгчд нэр дэвшижээ би тодруулахгүй. Яг ямар зарчим байгаа гэхээр энэ 7 дугаар их хурал дээр асуудлыг оруулна. Тэгээд ямар зарчмаар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшижээ тодруулах вэ гэдгээ ярилцсан. Миний бол өөрийн бодол бол яг сая намын даргын сунгаа шиг ерөнхийлөгчд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийг сунгаанд оруулаад нийт гишүүдийн одоо саналаар нэр дэвшижээ тодруулах нь зүйтэй маа гэсэн би бол ийм бодолтой байна. Монгол эзэс нэг асуулт байна. За сонгууны үеэр ч фракцуудын асуудал хөндөгдөжсэн. Байж дараалалаар олчих. Асуулт асуух гэж байгаа энэ хүний юу гуугаад микрофонд асуу шүү. Одоо микрофонд байгаа хүн асууч. Сонгууны үеэр фракцийн асуудал ч яригдчихсэн. Эрдэнэ дарга бол өөрөө бас шонхор фракц юм. Та Арц намын дарга судлаа авлаа. Фракцийн асуудлыг яах вэ? Цаашид байсаар байх вэ? Аль эсвэл нөгөө шинжлэлийн хөдөлгөөний залуучуудын ярьж байгаа шиг фракцгүй нам болох уу? Тэгэхээр энэ Арц намын даргын сонгуульч нь өөрөө гол зорилго нь энэ намын эв нэгдлийг одоо бий болгох, намын шинжлэлийг хийх, намын шинжлэлийн хамгийн том зорилго юу гэхээр энэ нам өөрөө дотроо ямар нэгэн фракцгүй байх. Энэ одоо бодлого чиглэж энэ ажлыг хийгдсэн. Тэгэхээр нийт гишүүдээс сонгогдож гарчсан намын даргын хувьд бол би өнөөдөр аль нэгэн фракц бүлэглэл гэж явах надад бол эрх нэгдүгээр байхгүй. Хоёрдугаарт ямар нэгэн фракц бүлэглэлийн нөлөөнд орох надад тийм одоо асуудал байхгүй. Би бол өнөөдөр нийт гишүүдийн эрх ашигыг илэрхийлж ажиллах үүрэгтэй. Тийм учраас энэ нам бол яг энэ цаг мөчөөс эхлээд намын даргын хувьд хариуцлагатай хэлэхэд аль нэгэн фракц давмгайлсан тийм үйл ажиллагаа бол дахиж явахгүй гэдэг бол хариуцлагатай хэлж байна. Баярлалаа. Өдрийн сонгоос 2 асуулт байна. Эрдэнэ дараас асуухад энэ юмд одоо ингээд намын дараагаар одоо сонгож байгаад баяр хүргэе гэдэг. Таны хувьд одоо бас намынхаа ерөнхий нарийн бичгийн дараагаар ямар хүнийг томилох бодолтой байгаа бол Бацаандан гишүүнээс асуухад сая таны хэлж ярьж байгааг сонсоход ерөнхийдөө одоо бас нэг бүлгийн дарга болох сонирхол байгаа болов уу гэж ажиглалаа. Та бүлгийн дарга болох уу? За дөнгөж сонгуулийн дүн гарчээ. Тэгээд бас энэ томилгоог ингэж яаран сандран зарлж хийх нь бол зохимжгүй гэж харж байгаа. Тийм учраас ерөнхий нарийн дарга гэдэг бол маш өндөр үүрэг хариуцлагатай намын
өдөртмийн галт тоог өдөртөх шүү дээ тий. Тийм учраас энэ хүнээ нэлээд бодож зөв хүн олж тавихын төлөө ажилланаа. Баярлалаа. За нэгдүгээрт би намын эв нэгдэлтэй холбоотой нэг зүйлийг хэлье. 40 хоногийн турш намын гишүүдтэйгээ уулзж яхад үндэсний эв нэгдэл, намын эв нэгдэл дээр онцгой анхаараарай гэдэг нэг зүйлийг асуулт асуусан гишүүдийн маань 70% 5 нэр дэвшигчтэй захиж байсан. Хэн ч ялсан бивнээ хүлээн зөвшөөрөөд хамтдаа ардчлалынхаа төлөө яваарай гэж бүх гишүүд маань бидэнд захиж байсан. Энэ утгаараа өнөөдрийн хурал дээр хүрэлцэн ирээд ялагчаа хүлээн зөвшөөрөөд хамтран ажиллах тухайгаа хэлж байгаамаа. Хамтран ажиллана гэдэг нь албан тушаалд очиж дарга болъё гэсэн үг биш ээ. Өнөөдөр би ардчилсан намын бүлгийн дэд дарга, улсын их хурлын гишүүн, ардчилсан намаа сонгогдсон гишүүн. Ардчлал хүний эрх шударгаас хуульч ёсыг хамгаалах үүрэгтэй хөөн. Энэ утгаараа намынхаа бүх гишүүдтэй, Монголынхаа бүх иргэдтэй, Монголтойгоо зөв зүйлийн төлөө, зөв зорилгын төлөө, сайн сайхан ирээдүйн төлөө хамтарч ажиллах үүрэгтэй гэдгийг хэлсэн юм аа. Түүнээс бас албан тушаалын тухай яриаггүй гэдгийг бас тодорхой хэлье. За 3 асуулт асуугаад уучлаарай. За Эрдэнэ гишүүнээс тодруулж асууя, Оюнбаатар даргаас асууя, Батандан гишүүнээс асууя. За Эрдэнэ гишүүний дэмжигчид сонгуулийн үеэр ингээд 5-аас 10 мянган төгрөг тараасан гэсэн бичлэг яваад байна. Энэ дээр та тайлбар хийх үү? За хэрвээ ийм мөнгө тараасан бичлэг нь үнэхээр батлагдсан учраас энийг сонгуулийн хорооноос одоо яаж шийдэх вэ гэж Оюнбаатар даргаас тодруулцгаая. Батандан гишүүнээс Гандуур гишүүн, Алтан гишүүн Алтан дарга таагаараа одоо хамтарч юм гомдолтой байна гэсэн мэдээлэл хүргүүлсэн байлээ. Энэ талаар бас тайлбар хийх гэж ягж. За нэгдүгээрт ямар нэгэн мөнгө тараасан нэг ширхэгч үйлдэл байхгүй. Би энэ хариуцлагатай хэлье. Хэрвээ мөнгө тараасан үйлдэл байдаг юм бол би намын даргын одоо албан тушаалд очихгүй байх надад бас тэр зэргийн ёс зүйл байгаа. Тийм учраас би энийг бол хариуцлагатай хэлж байна. Хоёрдугаар тэгвэл ерөн зүгээр ингээд нэг тодорхой ямар ч аргаар одоо ялах гэдэг юм уу, илүү оноо цуглуулах гэсэн ийм оролдлогууд бол бас гарсан. Энийг бол хүлээн зөвшөөрөх ёстой. Тэр хүмүүсийн хийж байгаа тэр хууль бус гүтгэлгийн шинжтэй тэр одоо асуудлуудыг бол би өнөөдөр сонгуулийн ороо хянж утсан бахаа гэж бодож байгаа. Нүүр нь байхгүй, нэр байхгүй, зүгээр одоо хэн дуртай захын үнэл гар утсаар бичлэг хийдэг болсон шүү дээ тий. Тэгээд нэг зохиомлоор 2 хүн зогсож байгаа биений одоо бичлэг хийгээ тэрийгэ баримт болгож өгөөд байх юм бол хинч чадна. Ер нь бол тэр хуучин эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал байсан эмэгтэй тэр гол дүр тоглосон гэсэн мэдээлэл байгаа. Тэр одоо мөнгө авсан өгсөн гэдэг гол дүр тоглосон. Тэгээд тэрийг зохион байгуулсан оюун гэрэл одоо гишүүн асан оюун гэрэл гэдгийг бас их хүн болго мэдж байгаа. Тэгэхээр ийм баримт тавь юмар одоо асуудлыг хийх нь бол оновчгүй маа ийм юм руу явдаг. Өнөөдөр би бол нотх баримтын хэмжээнд асуудлыг тавьж байгаа бол нэг өөр. Гүтгэлгийн шинжтэй зүгээр зохиомол асуудал тавьж байгаа бол бас нэг өөр. Энийг манай сонгуулийн ороо ялгах салгаж байгаа хаа гэж бодож баярлалаа. Сонгуулийн зохион байгуулсан хорооноос ганцхан ойлголтын одоо тодтох үүднээс таны мэдгүй асуулт асууя. Энэ 85 мянган намын гишүүн санал өгсөн байна. За оноогоор нэр дэвшигчдийг жагсаасан байна. Нэг оноо нь хэдэн одоо гишүүн гэсэн үг юм. Жишээ нь одоо Эрдэнэ гишүүн бол 2900 хэдэн оноо гэж нийт гишүүний санал өгсөн гишүүдийн хэдэн хувь нь яг тоогоор нь гишүүдийн тоогоор нэр дэвшигч болгоныг хэлэх боломж байна. Тэгэхээр энэ онооны систем болохоор бид нар зөвхөн яг бодит байдлаар гишүүдийн өгсөн саналыг гаргаж ирэхээс гадна орон нутгийнхаа төлөөллийг түүнд цаана давхар хамруулах бодлого барьж онооны системийг их хурлаас энэ одоо намын дөрмөнд оруулж энэ онооны системээр дүгнэх энэ асуудлыг оруулсан байгаа. Тийм учраас нөгөө тухайн орон нутагт их хурлын сонгуулийн мандатын тоогоор оноо өгсөн. Тэр нь нийтдээ 8350 оноо болсон байгаа. Тийм учраас яг нэг мандатын ард хэдэн оноо байна гэдэг бол тухайн аймаг дүүргүүд орон нутгийнхаа
тэр хүн амаас шалтгаалж гарч ирж байгаа. Тийм учраас яг одоо нэг онооны цаанд хэдэн хүн байна гэсэн тогтвортой тийм ойлголт бол байхгүй. Ер нь бол гаргаж болно. Тэг. Юу, Оюнбаатрыг би жоохон орчуулад хэлээч. 76 хүнийг үржих нь 100 гэхээр 7600 оноо болох ёстой шүү дээ. Тэгэхээр энэ бол тухайн 31-жтэй персонал сонгуул юм байна. Яагаад 7600 болго 8350 болцсон гэхээр улсын хурлын сонгуулийн тойрог хуваарлахад үүссэн маргааныг манай намын хурал дээр бас ярьсан юм аа. Тэгээд Булган, Говьалтай, Дундгой, Сүхбаатар 5 аймаг байгаа. Говьсөмбөрийг нөгөө хагас оноо өгсөн байх, 50-ыг өгсөн. Тэгээд нөгөө 50 гэдэг тоо гараад байгаа. Тэгээ энэ хэд дээр бол нэг улсын хурлын тойрог зохиомлоор нэмж өгч байгаа юм шиг болгож нөгөө цөөхөн амттай шигсэн намын ажилд илүү оролцох болцоог нь хангаад ингээд 8350 болцсон. 83 бүтэн нэг хагас гэсэн үг шүү дээ. Саналыг яг яаж тоолдгоо гэхээр за одоо юу гэдгийг нэг аймгийнхан тоо байна уу? Ямар нэг. За одоо юугаар авъя л да. Арангааг 300 оноотой гэж байгаа. Агаар ихс аймаг 300 оноотой. 3 их хурлын тойргийн мандаттай учраас 300. Булган нэгтэй байсан 100-тай болох байсан боловч булганыг 200-аар авсан гэсэн. Булган Говьалтай гэх нэг 5 жижиг аймгийг. Арангаан 300 онооноос яаж хуваарлах вэ гэхээр нийт санал өгсөн хүмүүсийн 50% авсан хүн бол 150 оног нь авна гэсэн үг. Нийт санал өгсөн хүмүүсийн 10% авсан хүн бол 30 оноо авна гэсэн үг. Пропорцлол явчихж байгаа. Тэгээ айгүй хэлбэрхэн систем байгаа. Тэгээ энэ өөрөө хот болон хөдөөг жигд оролцуулах гэсэн. Урд нь бол ийм хардлага байсан. Одоо Баянголынхан чинь 100% эрдэнэд өгч штэ. Баянголын хүн ам чи одоо Арангаан аймгаас 2 дахин их штэ гэдэг ийм маргаан байсан учраас Баянгол дүүргийн иргэдийг 100% эрдэнэ өгүүлээч гэсэн 400 оноо л авна. Арангаа цөөхөн үнэтэй ч гэсэн 300 оноо л авна. Ингэж тэгштгэж өгсөн Америкийн нэгдсэн улсын сонгуулийн нөгөө electoral college гэдэгтээ төстэй ийм систем хэрэгэлсэн. Тэгээ хүн толгой эргээд ахааргүй хэлбэрхэн систем байгаа. Өшөө асуулт байна уу? За асуулт дууслаа. Та бүхэндээ дахин баярлалаа. Арчсан намын даргын хувьд хийж байгаа сүүлчийн хэвлэлийн баг хурал маань юм байна. Тэгээ 3 жил арчсан намын үйл ажиллагааг сурвалжиж өгсөн та бүхэнд их баярлалаа шүү.